Бүгдээрээ амар амгалан байсан уу? За түрүүлээд хамтдаа залбирцгаая. Хамтдаа залбирая. Биднийг үнэхээр хайрладаг, ариун инэрэнгүй амьд оршигч бидний бурхан аав минь мөнхийн сүрлээс аварч өгөөд өөрийн хүүхэд болгон авч энэ газар дээрх үлдсэн амьдралд эзний өгдөг нэгүсэл болоод үгэнд эзний бий болсон чуулган дотор биднийг байлгаж асран халамжилж байгаад итгэн чин сэтгэлээс талархаж байна. Хинч биш биднийг бурхан танаас асар хол амьдарч байсан биднийг сайн мэдээгээр дуудан сайн мэдээний төлөө эзний төлөө амьдрах эрхэм үнэтэй боломжийг олгосонд үнэхээр их талархаж байна. Дутмаг сул дорой бидэнд итгэмжит болоод үнэнч сэтгэлийг та өгч эзний өгсөн гайхалтай тэдгээр нэгүслүүдийг илүү ихээр таньж мэдхэд мэрэгэн ухаан оюун бэлгийг та нэмж өгч энэ газар дээрх үлдсэн хугацаанд бурхны алдрыг харуулж бидний аврагч Есүс Христийн нэгүслийн сайн мэдээг улам илүү хүчтэйгээр гэрчлэн амьдрахад та бидэнд тусалж бурхны хүслийн дагуу та бид бүхнийг ариунаар хэрэглээсээ хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна. Одоо энэ цагт ч цугдралтын газарт сайн мэдээ тунхаглагдж байгаа. Тэнд оролцож байгаа бүх хүн нэг ч хүн зүгээр ирээд хоосон буцахгүй байхад эзэн та агуу нэгүслээрээ хандан тусалж бурхны алдар илүү агуугаар харагдахын төлөө ажилдж өгөөсөө гэж чин сэтгэлээсээ залбирч байна. Мөн өнөөдөр бидэнд айлтгахыг хүссэн эзэн таны хууль бидний сэтгэл зүрхэнд бичигдэж бидний амьдралд бурхны хүч чадал ба алдраар харагдахын төлөө бурхан та ажилдж өгөөсөө гэж чин сэтгэлээсээ залбирч байна. Өнөөдрийн нөхөрлийн бүх цагийг эзэн ариун сүнс танд даатгаж байна. Биднийг хайрладаг бидний аврагч эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. За магтан дооны баг магтан дуудуулнаа. 예수 대신
За магтан дууны багт талархаж байна. Библиэс хайж олцгоё. 2 дугаар Самуэль 11-ийг хаяа. Хоёрдугаар Самуэль 11-ийн 1-ээс авахуулаад байна. 2-дугаар Самуэль 11-ийн 1-ээс. За эндээс би уншия. 2-дугаар Самуэль 11-ийн 1-ээс. Хавар цаг хаад дайнд морддог үеэр Давид Йобыг түшмэд ба бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүрүүлж Рабаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй нь түрх ихэд үтсгэлэнтэй ажээ. Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн нь "Эн чин Хит хүн Уриагийн эхнэр Елиамын охин Батшеба биш үү?" гэв. Тэгээд Давид элч нарыг явуулж түүнийг авчруулсан бөгөөд тэр эмэгтэй түүн дээр ирэхэд Давид түүнтэй унтжээ. Тэр эмэгтэй бузрын цэвэршүүлэг хийсэн байв. Тэгээд тэрээр гэртээ харьлаа. Эмэгтэй жирэмсэн болоод Давид рүү хүн явуулж "Би жирэмсэн боллоо" гэж хэлүүлв. За түүний дараа 14-р эшлэлээс авахуулан дахин харъя. 14-өөс 14-15-ыг хамт унших уу? Өглөө болоход Давид Йоб захидал бичиж Уриагийн гараар илгээлээ. Тэр захидалд бичихтэй Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн игнэнд тавьж түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдсон үхэн гэсэн байлаа. Иймээс Йоб хотыг ажиглаад эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив. Хотын хүмүүс гарч ирэн Йобтой тулалдахад Давидын зарц нарын зарим нь үргэлжсэн бөгөөд Хит хүн Уриач мөн өхөв. Тэгээд Йоб хүн илгээн тулалдааны бүх үйл явдлыг Давидэд мэдэгджээ. За тэгээд түүний дараа 26 дугаар ишлэлийг бас харъя. 26 дээр нөхөр Урия нүгсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод нөхрийнхөө төлөө гашуудав. Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулан тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж түүнд нэгэн хүү төрүүлв. Гэвч Давидын үйлдсэн зүйл эзний мэлмид хормоо байв. За энэ хүртэл байна. Одоо цугларалтын байранд 7 дугаар ээлжийн зуны семинар болж байгаа. Ялангуяа энэ цагт сайн мэдээний үг тунхаглагдаж байна. Үүний төлөө бас хамтдаа залбирч цугларалтын газарт бид өөрсдөө явж очоод оролцож чадахгүй байгаач Бурхны алдар тэнд илчлэгдэхийн төлөө бид бүгд хамтдаа бас залбирлаар оролцох нь хэрэгтэй болов уу гэж бодож байна. Өнөө өглөөний байдлаар миний шалгаж үзснээр өнөө өглөө хүртэлх бүртгэлийн төлөв урьдчилсан бүртгэл 9637 хүн байна. Тэгээд зохион байгуулах дээр бүртгүүлсэн хүмүүсийн тоо 557, бусад ээлжинд оролцсон хүмүүсийн тоо 2859. Ингээд нийтдээ 13053 хүн оролцож байгаа юм байна. Өчигдөр үдээс хойш цугларалтын байранд ирсэн хувийн унааны тоо 2800 авсан. Тэгэхээр маш олон хүмүүс оролцсон. Бас сайн мэдээний үгийг сонсож байгаа, сайн мэдээний үг тунхаглагдаж байгаа учраас бид нар бас нэг сэтгэлээр хамтдаа залбирангаа энэ цагт Бурхны үгийг хамтдаа бас тунгаан бодцгоё. За өнөөдөр хэлэх гэж байгаа үг бол мөн чанар болон үүрэг даалгавартай холбоотой 2 захидлын талаар хамтдаа бодож үзнэ. Эхнийх нь сая бидний уншсан 2 дугаар Самуэль 11-р бүлэг дээр Давидын бичсэн захиа гарч байна. За нэг бодоод үзэх үү? Дуулал номны хэдэн бүлэгтэй вэ? 150 бүлэгтэй тийм ээ. За дуулал 150 бүлгийн дундаас Давидын дуулал байгаа. Тэр нь нийт 73 дуулал байгаа. Бараг талыг нь Давид дуулсан байна.
За гэтэл Давидын өөрийн гараар бичсэн захиа энд байгаа. Сая бидний уншсан 2 дугаар Самуэль 11 дээр Давид өөрийн гараар бичсэн захиа гарч байна. Гэхдээ тэр захиан агуулга, тэр захидлын агуулга Бурхны алдрыг харуулж, Бурхныг магтаж байгаа тийм захиа биш. Харин хөнөө гэсэн үхлийн захидал. За тэгээд бүр өөрийнх нь төлөө амиа зориулан зүтгэж үнэнч явж байгаа өөр яг хөнөө гэсэн тийм захиаг бичсэн байна. Яагаад ийм үйл явдал болсон болоо? Энэ нөхцөл байдлын талаар өнөөдөр хамтдаа бодож үзэн тэгээд мөн бас хожим нь за бид энэ газар дээр Христийн захиагаар амьдарч байгаа. За бид бүхэнд аврагдсан Христэд итгэгчийн мөн чанар болоод Бурхны эзний бидэнд даалгаж өгсөн үүрэг даалгавартай холбон энэ хоёр төрлийн захидлыг хамтдаа бодож үзэх болно. Энэ үүнийг дахиад эргэж харъя. 2 дугаар Самуэль 11-ийн 1-ээс авахулан харцгаая. Нэгдэр хавар цаг хаад дайнд морддог үеэр Давид Йобыг түшмэд ба бүх Израилийн хамт илгээхэд тэд за хаашаа явсан бэ? Аммоны хөвгүүдийг сүрүүлж Раббаг буслан авав. Харин Давид Иерусалимд үлджээ. 2 дугаар Самуэль 11-р бүлэг дээр Давидын хийсэн гим нүгэл гарч байгаа. За энэ Давид гим нүгэл хийх болсон нөхцөл байдал нь ямар нөхцөл байдал вэ гэвэл Израилийн цэргийн хүч бүхэлдээ одоо Аммоны хөвгүүдтэй дайтахаар Аммонд явж очсон тийм нөхцөл байдалтай байсан. Гэтэл яагаад ийм үйл явдал болсон бэ? Энэ үйл явдлын яг түүхэн дэвсгэр үйл явдал нь 10 дугаар бүлэг дээр гарч байгаа. 2 дугаар Самуэль 10-аас харцгаая. 10-ийн 1-ээс Тэгтэл Аммончуудын хаан өөд болж хүү Ханун нь түүний оронд хаан болов. Тэгэхэд Давид эцэг нь надад инрэл хайр үзүүлсний адил би Нахашийн хүү Ханунд инрэл хайрыг үзүүлье гэд эцгийнхэн тухайд түүнийг тайтгаруулахаар хэсэг зарцаа явуулав. Давидын зарц нарыг Аммончуудын нутагт ирэхэд Аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд танд тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийгт нь хүндэлж байна гэж та бодож байна уу? Хотыг маань судлан тандаж тэгээд орвонгоор нь хөмрүүлэх гэж Давид танд зарцнараа явуулсан босуу гэв. Тиймээс Ханун Давидын зарц нарыг барьж тэдний сахлын талыг нь хусаад хувцсыг нь өгцөг хаваар голоор нь тайраад буцааж явуулав. Давидэд энэ тухай айлтгасанд тэрээр тэдэн рүү хүн явууллаа. Учир нь ирчүүд маш их доромжлогдсон байжээ. Хаан сахлаа ургатал Ериход байж байгаа дараа нь буцаж ирцгээ гэж хэлүүлв. За ийм үйл явдал болсон бахан. За ямар үйл явдал болсон бэ гэвэл за Давид хаан болоод захирж байх тэр хугацаанд болсон үйл явдал бахан. Аммоны хөвгүүдийн хаан үхсэн байна. За тэгээд түүний хүү оронд нь хаан болсон. Тиймээс Давид энэ Аммоны хаан үхсэн учраас эмгэнэл илэрхийлэгчдийг явуулсан байна. Илч төлөөлөгчдийг явуулсан бахан. За гэтэл илч төлөөлөгчдийг явуулсан. Гэтэл тэр түшмэд нь юу гэсэн байна? Үгүй энэ Давид энэ эмгэнэл илэрхийлэгчдийг явуулсан нь хаан эцгийгт нь хүндэлж байгаа хэрэг үү? Харин ч энэ нутгийг тандах гэж за тэгээд довтлох гэж туршуулуудыг илгээсэн байгаа гэж хэлсэн бахан. За тэгээд уг нь бол тэднийг дайлж цайлаад хүлээж аваад тэгж одоо угтаж аваад явуулах ёстой байсан тэр илч төлөөлөгчдийг доромжилсан байна. Юу гэсэн бэ? Яасан бэ? 4-ийг харъя. 4 дээр Тиймээс Ханун Давидын зарц нарыг барьж тэдний сахлын талыг нь хусаад. За наашаа хараарай. За сахал байна. Тухайн цаг үед сахлаа бол их ус дургуулдаг байсан байна. Энэ сахал нь эрх мэдлийг илэрхийлдэг. За бас түүний хажуугаар эрх чөлөөт иргэн гэдгийг илэрхийлдэг ч байсан байгаа. За гэтэл за сахлаа ингэж ургуулсан байсан элч төлөөлөгчдийн сахлын хэр зэргийг тайрсан хуссан гин. За хариулж болно шүү. Хэр ихийг нь хуссан гин, талыг нь хуссан гэж байна. За сахал нь ингээд доошоо унтсан байгаа. Талыг нь ингэж
хосвол тэгвэл дахиад одоо засаж янзлаад ургуулж болно тийм ээ. Талыг нь хоссон гэдэг нь ямар үг вэ гэвэл ингэж ургасан сахлыг яг гол дундаас нь ингээд талын тас хосаад хайцсан бахна. Ойлгосон уу? За тэгэхээр энэ талд нь сахал байхгүй, нөгөөт нь урт сахалтай чигээрээ байгаа. За тэгээ бас байгаа. Сахлын талыг нь хусаад хувцсыг нь өгзөг хаваар голоор нь тайраад тэгээд буцааж явуулав гэж байна. За тэгэхээр хувцсыг нь өгзөг хаваар тайрсан гэж байна. Тухайн үед дотроо хувцас өмсдөг байсан явдал нь тун ховор тусаа тохиолдол байсан. Жирийн хүмүүс тэгэж дотоороо хувцас өмсдөггүй байсан. За гэтэл өгзөг хаваар нь тайрсан гэдэг нь өгзгийг нь ил гаргасан бахна бүр. Тэгэхээр гайхмаар зүйлийг гайхахгүй сонсож байх ч нэ. За энэ бол үнэхээр гутамшигтай, тийм шившигтэй байдалд орсон хэн бэ? Илч төлөөлөгчд. За нэг бодоод үзье. За Америкийн ерөнхийлөгч манай улс руу илч төлөөлөгчдийг явууллаа. За гэтэл сайн дайлж цайлаад буцаах ёстой байтал, сайн хандаад буцаах ёстой байтал ингэж доромжлоод явуулвал яа гэсэн үг вэ? Дайтя гэсэн үг болно үсттэй. Тиймээс дайн эхэлсэн байх нь. За тэгээд түүний дараа агуулгыг харах юм бол дайнд ялж исэн байгаа. Ялж итэл за гэтэл бас өвлийн уйлрал болсноор дайн түр зогсоход хүрсэн байх нь. За тэгээд дахин Израиль руу эргэж ирсэн тэр их цэрэг дахиад 2 дугаар Самуэль 11 дээр энэ үйл явдлаас үргэлжлэн 2 дугаар Самуэль 11 дугаар бүлэг эхэлж байгаа. За хавар цагт хаад дайнд морддог үеэр. За энэ үг нь одоо хүйтэн үйл өнгөрч хавар олж орин дулаан цаг ирснээр дахиад дайн тулаан хийх боломж ирсэн байна. За тэр үед Давид Йобыг түшмэд ба бүх Израилийн хамт илгээсэн байна. Хаашаа вэ? Аммоны хөвгүүдийг сүрүүлж Раба. За Раба нийслэл нь байна. Энэ нийслэлийг бүслэн авсан. За яг дахиад дайн эхэлсэн байна. За гэтэл энэ үед Давид дайны талбар руу Израилийн ард түмнийг цэргүүдээ явуулсан мөртлөө Давид өөрөө хаана үлдсэн бэ? За 11:1 дээр Давид харин Иерусалимд үлджээ. Энэ бол зүгээр нэг хэлсэн үг биш юм аа. Энэ 2 дугаар Самуэль 11 дугаар бүлгийг нэг ажиглаад харах юм бол Юрдийн үеийн Давидын дүр төрхөөс шал өөр үнцгийг харах боломжтой. Сая хэлсэн тийм ээ. Давидын бүх насны амьдралд Бурхны удирдлага, Бурхны тусламж, Бурхны аврал, насан туршийн амьдралд нь Бурхны нэгүсэл түүнтэй хамт байж, за Давид өөрөө Бурхантай хамгийн ойр байж, түүнийг дагаж түүнд үйлчилж, Бурхны нэгүслийг магтаж, Бурхныг өргөмжилж амьдарсан хүн тийм ээ. За гэтэл энэ 2 дугаар Самуэль 11 дугаар бүлэг дээр бидний сайн мэдэх Давидын дүр төрхөөс тэс өөр Давид гарч ирж байна. За гэтэл түүний эхлэл сайн сонсох хэрэгтэй шүү. Байх ёстой газараа байгаагүйгээс болсон байгаа. Давид дайны талбар дээр байж байсан бол түүний дараа ийм гутамшигтай гимнүгэл байхгүй байх байсан. Давид энэ 2 дугаар Самуэль 11 дугаар бүлгийн энэ агуулга Давидын амьдралын ойролцоогоор хэд орчим настайд нь болсон үйл явдал болоо. За үүнийг бас бодож үзэх боломжтой. 2 дугаар Самуэль 5-аас харцгаая. 2 дугаар Самуэль 5. Хоёрдугаар Самуэль 5-ын 4-ийг харах юм бол хамтдаа уншгуу. Давид 30 наснда хаан болж 40 жил хаанчилжээ. Давид хэдэн наснда хаан болсон гин? За 30 наснда хаан болсон. За тэгээд хэдэн жил хаанчилсан гин? 40 жил хаанчилсан. Хэдэн наснда өгсөн гэсэн үг вэ? 70-тайдаа өгсөн бахан. За гэтэл 30 наснда хаан болоод Израилийг 40 жил хаанчилсан энэ Давид ерөөсө байнга л ялалтын одно гийж байсан. За түүний дараа 7 дугаар бүлгээс харцгаая. 7-гийн
8 Мөн тиймээс одоо чи миний зарц Давидэд түгтүмдийн эзэн өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд би өөрөө чамайг бэлчээр дээрээс хонин сүргийн араас авсан билээ. Чамайг хаашаач явсан би чамтай хамт байсаар чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Одоо би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө. За энэ хэний хэлсэн үг вэ? Бурхны үг байна. Давидэд хандан. Давидыг бурхан өргөмжилсэн Давидын нэрийг агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгсөн нэг нь бурхан байх нь. За гэтэл яаж? Чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Чамайг хаашаач явсан би чамтай хамт байна гэж ийм амлалтыг авч амьдрсан хүн байх нь. Ийм гайхалтай нэгүсэл дунд амьдарч байсан хүн. Давид хаан болсны дараа байнга эргэн тойрны улсуудтайгаа дайтаж эзэлж авсан тийм ээ. Байнгын дайн тулаантай байсан. За явсан газар бүрд нь түүнд тусалж ялахад тусалсан. 8 дугаар бүлгээс бас харцгаая. 2 дугаар Самуиль 8. 6 дугаар ишлэл. Тэгээд Дамаскын арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж арамчууд алба говчуур төлдөг Давидын зарцнаар болцгоо. Хамт уншия. Ийхүү Давидын явсан газар бүрт эзэн түүнд туслав. Хэн тусалсан гэж байна? Эзэн түүнд туслаж ялуулсан байна. За тэгэхээр бурхны ийм гайхалтай нэгүсэл Давидэд байнга бууж байсан. Тийм нэгүсэл дунд амьдарсан байх нь. Юун дотор амьдарсан гин? Нэгүсэл дотор амьдарсан. За түүний дараа 14 дугаар ишлэлийг бас харъя. 13 Давид нэрээ дуурсгав. Тэрээр буцахдаа 18 мянган арамчуудыг давс хүндэд хяджээ. Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар Едомчууд бүгд Давидын зарц боллоо. За хамт унших уу? Тиймхүү эзэн явсан газар бүрд нь Давидэд туслав. Тэгэхээр бурхан үргэлж түүнд тусалсан хамт байж. За ийм нөхцөл байдал донд байнга ялсан тийм ээ. Энэ ялалт байнга давтагдсан байна. Байнга ялж, байнга бурхны нэгүсэл донд бурхан түүнийг өргөмжилж, бурхны ивэж буй нэгүсэл нь түүний өдөр тутмын амьдрал болсон. Бид ч бас тэгдэг аврагсан ш нэгүсэл, аврагсны дараа ч бас бурхан өдөр болгон бидэнд өгдөг тэр нэгүсэл донд бид нэр амьдарж байгаа. За гэвч бурхны хайрлсан тэрхүү гайхалтай нэгүсэл миний эдлэх ёстой зүү ёсны эрх мэт санагдаж эхлэхэд 2 дугаар Самуиль 11 дугаар бүлэг дээр гарч байгаа Давидын дүр төрх надаас ч илрэх боломжтой. Бурхны нэгүслийг эдлэх ёстой зүү ёсны эрх мэт бодвол тэгхийн бол нэгдүгээрт ямар үйл явдал болох вэ? Байх ёстой газараа байхаа болно. Бурхныг мартахад хүрнэ. Бурхныг мартснаар надад даалгасан үүрэг даалгавар мөн би ямар хүн бэ? Би юуны төлөө бурхны өмнө амьдрах ёстой хүн бэ? Бурхны надад даалгасан үүрэг даалгавар юу илээ гэдгийг ч мартахад хүрэх юм аа. Энэ нь 2 дугаар Самуиль 11 дугаар бүлэг дээрх Давидын дүр төрх. 2 дугаар Самуиль 11 дээр Давидын хийсэн гим нүгэл энэ нь ерөнхийдөө хаан ширээнд сууснаас хойш 20 орчим жил өнгөрсөн 50 орчим настай байх үеийнх нь Давидын дүр төрх гэж ярьдаг. Цус нь боцолж байх тэр залуу наснда ийм гим нүглийг хийгээгүй. Явсан газар болгондоо ялалт байгуулж явсан бурхны нэгүсэл донд нэр алдар нь улам илүү цуурайтаж байсан. Яг л тэр үйл явдал донд болсон аюулт гим нүгэл байсан байна. За гэтэл энэ юунаас эхэлсэн гинвэ? Бурхныг мартснаас эхэлсэн байна. За 2 дугаар Самуиль 11 дугаар бүлгийг за би яс үргэлжлүүлэн тайлбарлана. За эндээс харах юм бол томор 3 зүйл. Үнэхээр бурханд үйлчилж бурхныг ойроос дагах ёстой хүний амьдралд илрэх ёстой 3 зүйл энд гарахгүй байгаа. Бурхныг ирэлхийлж байгаа дүр төрх байхгүй, бурхны үгэнд чих тавьж байгаа дүр төрх байхгүй, бурхны өмнө залбирж байгаа дүр төрх байхгүй. Дэд хууль 8 дугаар бүлгээс харцгаая. Яагаад ийм байдалд хүрв?
Дэд хууль 8 11 Дэд хууль 8-ын 11-ээс өнөөдөр миний чамд тушааж буй тушаал зарлиг шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн бурхан эзнийг умартахаас болгоомжил. Чи идэж цадаад сайхан байшин барьж тэндээ амьдран мал сүрэгч нь үржин олширч алт мөнгөч нь арвжиж чамд байгаа бүхэн чинь арвжих үед 14-ийг хамтдаа уншийе. Чиний зүрх бардам болж өөрийн бурхан эзнийг мартуузай. Тэр Египт нутгаас боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад Канаан нутаг руу орохын өмнө 2 сарын өмнө Мосе Израилийн ард түмнийг дахин энэ дэд хууль ном дээрх үгийг хэлсэн байна. Бурхны үг юу болохыг, Бурхны тушаал юу болохыг, Бурхан Израилийн ард түмний дунд ямар нэгүслийг үзүүлж байсныг дахин сануулж байгаа ахна. За гэтэл энэ 14 дээр сая бидний уншсан үгэн дээр өөрийн Бурхан эзнийг яах вэ гэж байна. Мартуузай. Бүх асуудлын эхлэл эндээс үүдэлтэй. Бурхныг мартдаг, Есүс Христийг мартдаг. За гэтэл яагаад энэ дэд эцгээс харах юм бол идэж цадаад сайхан байшин барьж тэндээ амьдран өдөр тутамдаа эдэлж буй тэр нэгүсэл. За үнэндээ Бурхны бидэнд хайрлаж байгаа нэгүсэл бидний бодож байгаагаас илүү бялхам, үргэлж бялхам их нэгүслийг бид эдэлж хэрглэж амьдарч байгаа. Тийм биш болов? Тэр бялхам их нэгүсэл дунд амьдарч байгаа хэрнээ Бурхныг мартах юм бол юу алга болох вэ? Талархал үгүй болно. Тэгээд Бурхны өмнө би ямар хүн бэ? Өөрийнхөө мөн чанарыг ч бас гээгдүүлнэ. Энэ нь даалгасан үүрэг даалгаврыг ч бас мартахад хүрнэ. Бурхны хүслээс хамааралгүй амьдрах өөрийнхөө дүр төрхийг олж харахад хүрнэ. За түүний эхлэл Бурхныг мартснаас эхэлж байгаа. За Библи юу гэж хэлж байгаа вэ? 14-р шүлгийг дахиад харах уу? Чиний зүрх бардам болж юу гэж байна? Бардам болж. Бурхны хайрлсан нэгүслийг би эдлэх ёстой зүй ёсны эрх, эсвэл Бурхан надад угаасаа л өгөх ёстой зүйл мэтэр Бурханаас шаардаж байгаа юм биш үсттэй. Энэ бол миний эдлэх ёстой зүй ёсны эрх гэж бодоод байгаа юм биш үсттэй. Үгүй юм аа. Нэгүслээр амьдарч байгаа. Хоёрдугаар Самуэль 11 руу эргэж очие. Энд Бурхныг мартчихсан байгаа энэ Давид Бурхны өгсөн үнэхээр тэр их гайхалтай нэгүслүүдийг буруу ашиглаж байгаа дүр төрх гарч байгаа. Нэгдүгээрт за сая хэлсэнчлэн нэгдүгээр бүлэг дээр байгаа. Хавар цаг хаад дайнд морддог үеэр Давид Йобыг түшмэд ба бүх Израилийн хамт илгээхэд за их зэрэг нь бүгд дайнд явсан. Хэн л үлдсэн байна? Ганцаараа л үлдсэн байна. Тэд Аммоны хөвгүүдийг сүрүүлж Рабаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Нэгдүгээрт энэ мэдрэмжээ алдан доройтсон Давидын сэтгэл зүрх Бурхны өмнө өөрөө ямар хүн болохыг мартчихсан байна. Бурхныг мартчихсан. За өөрийгөө ямар хүн бэ гэдгийг мартчихсан энэ Давидаас гарсан эхний дүр төрх нь байх ёстой газараа байгаагүй. Энэ маш чухал зүйл ээ. Байх ёстой газар гэж байна. Христэд итгэгчийн зүй ёсны байх ёстой газар, мэдээжийн байх ёстой газар, сахин хамгаалах ёстой байр суурь гэж бий. За найраа хийж болохгүй, буулт хийж болохгүй тийм газар юм аа. Сайн мэдээ тараагдж байгаа газар, бас Бурхны үйл хэрэг явагдаж байгаа газар. Тэнд миний байр байгаа. Тэр байранда би байх ёстой. Хэцүү байна гэд тэндээс зугтдаг биш ээ. Хэцүү байсан ч тэсэж тэр байр сууриа сахих ёстой байх нэ. Давид эхний буруу ашигласан зүйл нь энэ байр суурийн асуудал. За тэгээ 2 дугаарт 2 дээр гарч байгаа.
Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад хоёрдугаарт нь Бурхны олгосон цаг хугацааг буруу ашиглаж байгаа тэр дүр төрхийг харах боломжтой. Тийм багц. Хардаа хизээ боссон гин. Орой. Бид нэг л хэрэглээд хайдаг зүйлийг юу гэдэг вүлээ? Нэг удаагийн хэрэглээ гэдэг тийм ээ. За нэг удаагийн хэрэглээний дунд хамгийн үнэтэй нь юу вэ? Алтнаас илүү үнэтэй. Одоо бахна. Цаг хугацаа юм аа, цаг хугацаа. Цэнэглэгч аргагүй, худалдаж авахч боломжгүй. Бурхны надад олгосон цаг хугацаа. Энэ бол Бурхны надад өгсөн нэгүсэл байна. За түүн дээр нэмээд аврагцнаас хойш бидний амьдрал сайн мэдээгээр дамжуулан эзний төлөө, чуулганы төлөө, Христийн төлөө амьдрах энэ амьдрал, энэ цаг хугацаа, энэ ямар том өрөөлтөө зүйл. Бурхны надад олгосон ямар гайхалтай бэлэг нэгүсэл вүлээ. За гэтэл үүнийг яадаг гэж юм? Бурхны олгосон цаг хугацааг одоо буруу зүйлд ашиглаж байна. Тэгээд 2 дугаар ишлэлээс дахиад харъя. Нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй нь төрөх ихэд үтсгэлэнтэй ажээ. За санамсаргүй харчихсан. Тийм багц. За гэхдээ хэдийгээр санамсаргүй харсан байж болох ч түүний дараах арга хэмжээг авахгүй ах хэрэгтэй байсан шүү дээ. 3 дугаар ишлэл дээр Давид яасан гэж юм? Давид хүн явуулж, хүн явуулсан байна. Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн нь эн чин Хит хүн Уриагийн эхнэр Илиамын охин Батшеба биш үү гэв. Одоо судлуулсан байна. 3 дугаар ишлэл дээр Давидын буруу ашигласан зүйл бас гарч байгаа. Юуг буруу ашигласан бэ? Эрх мэдэл. Бурхны өгсөн тэр хүч, Бурхны өгсөн тэр эрх мэдлийг. Энэ бол Израилийн хааныг Бурхан томилдог. Үүнийг хавчургаараа тогтоогоод Дэд хууль 17-оос харах уу? Дэд хууль 17, 14. Дэд хууль 17-гийн 14. Эзэн Бурхны чинь чамд өгч буй газарт чи хурч очоод түүнийг эзэмшиж тэнд оршин суухдаа бидний эргэн тойронд байгаа бүх хүндэстэн шиг хааныг дээрээ залъя гэвэл 15-ыг хамт унших уу? Чи эзэн Бурхныхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Болсон. Эндээс харах юм бол хойштоо одоо Израильчууд хаан томилж өгөөч гэж хүснэ гэж Бурхан мэдж байгаа. Тиймээс энэ хаан томилж өгөөч гэх үед хааныг томилох үед ямар хүнийг хаан болгох вэ? Энд гарч байгааз 15 дээр эзэн Бурхныхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Израилийн хаан болох нь ард түмний сонгосон хүн болдог юм биш ээ. Хэн томилдог гэж байна, хэн сонгосон гэж байна? Бурхан бахна. Тэгэхээр Израилийн хааны эрх мэдэл, хааны тэр сүр хүч, хаанд заяагдах тэр хүч чадал хинээс ирнэ гэж байна? Бурханаас ирнэ гэж байгаа юм. Энэ юу гэлж байгаа болоо? Израилийн хаан ард түмний өмнө Бурханыг өргөмжилж, Бурханы алдрыг харуулж, Бурханд үйлчлэх тэр үлгэр дуурайлыг үзүүлэх ёстой хүн бахан. Гэтэл одоо Давид Юрдийн үедээ ол тийм байсан, тэгжсэн. Гэтэл 2 дугаар Самуэль 11 дээр хачирхалтай үйлдэл хийж байна. Дахиад эргээд очие. 2 дугаар Самуэль 11 3
Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн нь эн чинь Хит хүн Уриагийн эхнэр Елиамын охин Батшеба биш үү гэв. За бодож үзье. За наашаа харах уу? За бид одоо өөрсдөө Давид гэж бодоод энэ нөхцөл байдлыг өөрсөд дээрээ бодож үзье. За хаан учраас за нэг хүнийг за түшмэлдээ явж очоод тэр эмэгтэй хэн болохыг судлаад ирээ. Тиймээс яваад ирсэн тийм ээ. За гэтэл хаан биш байсан байна. Ямар нэгэн албан тушаалын ялгааг одоо хэлэх гээд байгаа юм биш. За зүгээр жишээд атж байгаа. За магадгүй Давид сахиул манаач байсан бол Давид зүгээр нэг цэвэрлэгч хийдэг хүн байсан бол зараанд явдаг тийм хүн байсан бол хааны эрх мэдэл түүнд байхгүй байсан бол өөр хэн нэг тэр эмэгтэй хэн болохыг судлаад ирээ. Тэгвэл судлаад ирэх болов? За элэг минь хэмжээнээсээ хэтэрсэн юм яриад байгаарай. Гихгүй гэж юу? За Бурхны олгосон тэр эрх мэдэл, Бурхны өгсөн тэр хүч чадлыг одоо өөрийнхөө хүсэл тачаалын төлөө, мах бодынхоо төлөө буруу ашиглаж байгаа юм. Тэгээд бүр бас унтууцмаар зүйл гарч байгаа. Судалсан. За тэр түшмэлд одоо туслахт ямар буруу ахав тийм ээ? Хаан хэлсэн учраас одоо судалсан байна. Судлаад ирсэн. За тэгтэл за Уриагийн эхнэр Батшеба гэж байна. Урия ямар хүн байсан бэ? 2 дугаар Самуил 23 дугаар бүлэг дээр за харахгүй тэндээс. За тэндээс харах юм бол Давидын хүчит тэр 37 хүний нэр гарч байгаа. Давидын төлөө амиад заруулан Давид болон Давидын хаанчлалын төлөө амиад дэнжин тавьсан үнэн ч итгэмжит 37 хүн онцгой зоригт Эрсийн нэрс тусгайлан бичигдсэн байгаа. За гэтэл хамгийн сүүлд гарч байгаа хүн нь Урия. Ямар хүн байсан гэж байна? Давидын төлөө бүх чадлаараа үнэн ч зүтгэдэг тийм хүн байсан. За гэтэл энэ эмэгтэй Уриагийн эхнэр гэж байна. За тэгвэл болохгүй штэ. Хэн бэ? Өөрийнх нь төлөө итгэмжтэй үнэнч байгаа түшмлийнх нь эхнэр байна шүү дээ. За гэтэл яасан бэ? Түүний дараа 4 дээр тэгээд Давид элч нарыг явуулж түүнийг авчруулсан бөгөөд тэр эмэгтэй түүн дээр ирэхэд Давид түүнтэй унтжээ. Тэр эмэгтэй бузрын зэвэршүүлэг хийсэн байв. Тэгээд тэрээр гэртээ харлаа. Тэндээс зогссон бол судлаад тэгээд зогссон бол гэтэл харамсалтай нь зогсоогүй. Хатуурсан мэдрэмжээ алдсан тэр сэтгэл Бурхныг мартчихсан байгаа тэр Давидын дүр төрх эцэст нь гим нүглийг улам илүү томруулсан дүр төрхөөр харагдаж байгаа. За эцэст нь дээр эмэгтэйтэй унтсан байна. Гим нүгэл хийсэн. За гэтэл тэгээд дуусаагүй бас 5 дугаар ишлэл. Эмэгтэй жирэмсэн болоод Давид руу хүн явуулж би жирэмсэн боллоо гэж хэлүүлв. За одоо бүр баларж байна. Энийг одоо яах вэ? За тиймээс түүний дараа Уриаг энэ жанжныг дууддаг. Гэрлүүн явуулсан. За гэтэл энэ Урия гэртээ харьдаг илүү хардггүй илүү хардаггүй. За энэ хүн үнэхээр бүр дадсан сурснараа зүтгэдэг хүн. Хаан дайны талбар дээр зовж ирсэн учраас харж амар гэсэн. За гэтэл гэртээ харихгүй байна. Миний цэргүүд за эндээс хараарай 11 дугаар ишлэл дээр Уриагийн сэтгэл ямар байсан бэ гэдг нь 11 дээр гарч байгаа. 11 Урия Давидэд Бурхны авдар Израиль, Юда нар майханд орогнож миний эзэн Йоб болон эзний минь зарцнаар залгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун эхнэртэйгээ унтахаар очих гэж үү. Таны амиар тангаргалыг би тийм зүйл огтхонч хийхгүй гэв. Энэ Уриагийн хариулт гарч ийн. Юунаас эхэлж хэлж байна? Бурхны авдар. Бурхны гэрээний авдар тэнд байна. Тэгэхээр энэ хүн сэтгэл зүрхэнд нь бурхан байх
байгаа хүн бахна. За тэгээд Израиль одоо бүх Израилийн цэргүүд тэнд дайтаж байхад, дайн тулаантай байхад би гэртээ очиж амар тайван байх уу? Тэгэх аргагүй. Урия гарч ирсэн цагаас авахуулаад л үнэн ч итгэмжтэйгээр гарч ирж байгаа. Эцэс хүртлээ итгэмжтэй дүр төрхөөр амьдралаа дуусгаж байгаа. За бодож үзье. Үүнийг Давид одоо өөрийнхөө гим нүглийг халахлах гэж орлого хийсэн ч гим нүгэл нь далдлагдаагүй бахан, гим нүглээ нууж чадахгүй байгахан. За тэгсэн чинь Давид аимшигтай нэгэн захидлыг бичсэн. Түүний дараа 14 өглөө болоход Давид Йобд захидал бичиж Уриягийн гараар илгээлээ. Тэр захидалд бичихтэй Урияг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн игнэнд тавьж түүнийг орхин холдох тун тэгвэл тэр цохигдсон үхэн гэсэн байлаа. За энэ Давид захидал бичсэн бахна. Энэ захидлын агуулга нь юу гэж юм? Сая уншлаа штэ. Захидлын агуулга нь юу байсан бэ? Энэ хүнийг, энэ үнэн ч итгэмжтэй Урияг өхүүл гэж байгаа. Дөрөвдүгээр ишлэл. Дахиад хардаа. Энэ 14-р ишлэлийг би давтан уншсан чинь сэтгэл их хатгагдсан, сэтгэл их өвдсөн. 14-ийг хардаа. Өглөө болоход Давид Йобд захидал бичиж хэний гараар явуулсан гэж байна. Тэр захидлыг агуулга нь юу байгаа вэ? Энэ захидалд Урияг ал гэж байгаа штэ. За ийм захидлыг Йоб руу явуулж байгаа. Гэтэл энэ захидлыг хэний гараар явуулж байна? Урия үүнийг мэдсэн бол яах байсан болоо? Энэ захидлын агуулга өөрийг нь хөнөө гэсэн агуулга байгаа. За тэр захидлыг өөрөө аваад явж байна. Хэн даалгасан учраас вэ? Давид даалгасан учраас. Энэ нь бидний мэдих Давидын дүр төрхөөс шал өөр дүр төрх багаз. 1-р Самуэль 24-өөс харцгаая. Давид Саулд хөөгдөж явхад за одоо цөлд амьдарч байх үед болсон үйл явдал 1-р Самуэль 24-ийн 1-р Самуэль 24 Нэгээс авахулан харъя. Саул филистчүүдийг мушгин хөөгөөд буцаж ирэхэд нь түүнд харагтун Давид Енгедигийн цөлд байна гэж мэдэгдэв. Тэгээд Саул бүх Израилаас 3,000 шилэгдсэн эрээг авч Давид болон түүний хүмүүсийг ирж хайхаар Янгрийн хадан хавцлын урдуур явв. Тэрээр замдаа хоньны хашаатай газарт ирсэн ба тэнд нэгэн агуй байсанд Саул шилб далдлахаар тийш оржээ. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байлаа. Давидын хүмүүс өөрт нь эзэн танд харагтун би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг тааллаараа болгохтун гэж айлцсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын яасан гэж байна? Дээлийн хормойг сэмхэн огтолж авлаа. За наашаардаа. За одоо энд тэр Енгедигийн цөлд очоод нуугдж байх үед Давид Саулаас 10 жил орчим зүхтаж явсан. Библиэл дээрээс харах юм бол байнга цөлөөр 15 газраар зүхтаж явсан. 10 жилийг тэгж өнгөрүүлсэн байна. За гэтэл энд гарч байгаа энэ газар нь 11 дахь зүхтаж очсон газар нь байгаа. За гэтэл эндээс харах юм бол тэр агууд ороод нуугж исэн. Явж Давид болон Давидын хүмүүсийн одоо хамт байгаа тэр агууд Саул ороод ирж байгаа юм. За Давидтай хамт байсан хүмүүс нь за энэ одоо боломж шүү. Бурхан дайсныг чиний гарт өгнө гэсэн өнөөдөр тэр өдөр байна. За гэтэл Давид тэгээгүй байна. За тэгээд дээлийнх нь хормоноос огтолж авсан 5 дугаар эшлэл дээр 5 Үүний дараа Саулын дээлийн хормоноос
Яасан гэж энэ Давид огтолж авсан. Бие махбодод нь хүргээгүй бахан. Дээлийнх нь хормоноос л жоохон огтолж авсан. За огтолж авсандаа түүний сэтгэл ихэд зов. 6 дугаар ишлэл дээр хамт уншия. Тэрээр хүмүүстэй түүнийг эзний тосолсон хүн гэдгийг нь би мэдсээр байж түүн рүү гар далайх ийм хэргийг эзний тосолсон хүн болох өөрийн эзэнд хийхээс эзэн намайг хол байлгах гэж хэлв. За ийм байсан Давид. 2 дугаар Самуэль 11 дугаар бүлэг дээр очиод яаж ийн? Өөрийнх нь төлөө амиа дэнжин тавин үнэнч зүтгэж байгаа жанжныг хөнөө гэсэн өөрийнхөө гим нүглийг халахлах гэсэн тэр жанжныг хөнөө гэсэн захидлыг тэр жанжны гараар Йобд явуулж байна. Ийм харгас хэрцгий байдлыг харуулж байна. Яагаад вэ? Бурхныг мартсан учраас. Тиймээс ялгаж салгах ухаан нь ч алга болж Бурхны үг болоод Бурхны хүсэл юу вэ гэдгийг мэдэх тэр оюун бэлэг мэрэгэн ухаан ч үгүй болсон. За бид ч гэсэндээ тэгэх боломжтой. Давид тэгсэн. Давид Давидыг Бурхан Библиэлд дүгнэхдээ Давид эзний мэлмийн өмнө зөв зүйтэй үйлдэж хийт хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд эзний түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчөөгүй юм аа гэж одоо дүгнсэн. За тэгж дүгнэгдсэн Давид энд ингэж байна. Тэгээд Давид 2 дугаар Самуэль 11 дугаар бүлэг рүү буцаад очих юм бол энд Давид энэ захидлыг Уриагийн гараар өгөөд явуулж байгаа. Ямар ч өрөвдөх сэтгэлгүй болсон байна. Өөрийнх нь төлөө үнэхээр амиа зориулан үнэнчээр зүтгэж яваа хүнийг яаж юм болж чадваа? Еврей 3-аас харцгаая. Еврей 3 За энэ Еврей 3 дугаар бүлэг дээрээс харах юм бол зүрхээ бүү хатууруулаа. Бүү хатууруул гэдэг үг давтан гардаг. За тэр донд 13 дугаар ишлэл хамтдаа уншия. Харин өнөөдөр гэгдэж л байгаа бол бие өдөр бүр зоригжуулах тун. Эс бөгөөс та нараас хэн нэг чинь нүглийн мэхлэлээр хатуурахгүй. Нүглийн мэхлэлээс болж юу болдог вэ гэвэл хатуурдаг. За гэтэл энэ хатуурахгүй байя гэвэл Бурхны үгийг сонсож Бурхны хүслийг хайж за тэгээд Бурхны өмнө амьдрах ёстой байх нь. За тэгвэл хатуурахгүй. За хатуурахгүй байя гэвэл яах ёстой вэ? Түүний нууц 1-р ишлэл дээр гарч байгаа нэг хамт уншия. Тиймд Тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах トゥ нараа бидний хүлээн зөвшөөрдөг элч ба тэргүүн тахилч болох Есүсийг ажицгаа. Есүсийг ажих үед, Есүсийг бодох үед за бидний сэтгэл Бурхан Есүс Христээр дамжуулан өгсөн нэгүслээ дүүргэж өгнө. Тэгээд талархах байна. За гэтэл Бурхныг мартчихсан, Есүсийг мартчихсан. Тэгэх юм бол бидний сэтгэлч бас ийм болох боломжтой. Саулын дээлийнх нь хормоноос огтлсондоо үнэхээр шаналж зовж байсан Давид хайцсан бэ. За тэгээд одоо аал гэж байна. Тим захаа бичээд Йоб руу явуулж байна. За тэгээд 2 дугаар Самуэль 11 руу буцаад очие. Одоо бас дуусаагүй Давидын энэ гим нүглийн дүр төрх түүний дараа за энэ захидлыг тэгээд эцэст нь Урия Йобд аваачиж өгдөг. Йоб Давидын хэлснээр л хийсэн бахан. За тэр өдөр өөр босод хүмүүстэй хамт Урия бас өгсөн байна. 2 дугаар Самуэль 11-ийн 26.
Нөхөр Урия нүгсэн гэдгийг Уриягийн эхнэр сонсоод нөхрийнхөө төлөө гашуудав. Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулан тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж түүнд нэгэн хүү төрүүлв. Гэвч Давидын үйлдсэн зүйл эзний мэд ямар байв гэж байна? Хорон муу байваа. Бурхан бүгдийг харж байгаа. Энэ одоо яаж байна вэ Давид? Энд Давидын тэр бичсэн захидлын агуулгыг мэдхгүйгээр харвал үйлдсэн нүглийг нь гадарлахгүйгээр харах юм бол 26 27 дугаар ишлэлийг унших юм бол их л инэрэнгүү хаан юм шиг харагдаж байгаа. Өөрийнх нь төлөө үнэхээр үнэнч итгэмжтэй явж байсан жанжных нь эхнэр бэлэвсэрсэн. За түүний төлөө бас гэр бүлийнхэн төлөө ийм нэгүсэл ач тусыг үзүүлж байгаа юм шиг харагдах боломжтой. Гэхдээ бурхан бүгдийг мэдж байгаа. Энэ яаж байгаа хэрэг вэ? Өөрийнхөө гим нүглийг сайн үйлс болгон халахвчилсан хоёр нүрт байдал. Яаж ийм байж чадна вэ? Бурханыг мартсан учраас л ийм дүр төрх түүний амьдралаас гарч ирж байгаа юм. За тэгээд 2 дугаар Самуэль 12 дугаар бүлэг дээр бурхан Натан иш үзүүлэгчээр дамжуулан түүний гимнүглийг Давидын гимнүглийг зэмэлдэг тийм ээ. Давид үнэхээр үнэн голоосоо гимэлсэн хүн. Давид агуун чухамдаа түүний гимшлийн улмаас болов уу гэж бодож байна. Давидтай адилхан гимэлсэн хүн байхгүй. Гэтэл өнөөдөр тэр талаар бол бид нар бодож үзэхгүй. Эндээс харах юм бол Давид 2 дугаар Самуэль 12 дугаар бүлэг дээр Натан иш үзүүлэгчийн зэмлэлийг сонсож байх үедээ хүртэл хатуурсан, мэдрэмжгүй болсон байсан. Өөрийнх нь гимнүглийг бурхан яг тэр чигт нь гаргаж иртэл үүнийг үйлдэгч нь нүхэг гэхэд тэгсэн чинь Натан иш үзүүлэгч хэлдэг. Та тэр хүн нь үлээ. Энэ үеийг хүртэл юусоо мэдээгүй. Яагаад вэ? Түүний хатуурсан сэтгэл, алга болсон ялган таних чадвар Давидыг бурхны өмнө ийм дүр төрхөөр амьдрахад хүргэсэн бахна. Энэ Натан иш үзүүлэгчийн зэмлэлийг Натан иш үзүүлэгчээр дамжуулаад бурхан зэмлэх үед тэр зэмлэлийг сонсоод Давидын дуулсан дуулал 51 дугаар бүлэг байгаа. Хайж олъё. Дуулал 51-ийн за дээд хэсгээс харах юм бол Батшеба руу орсныхан дараа Давид дээр иш үзүүлэгч Натан ирсэн үеийн Давидын дуулал гэж байгаа. За Натан иш үзүүлэгчээр дамжуулан бурхан түүнийг зэмлэх үед за гимшиж иргэнгээ бичсэн дуулал энэ бахна. За эндээс харах юм бол 12 дээр 12-ыг хамт уншийе. Авралынхаа баясгалан надад сэргээж өгч хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгэж. За түрүүн эхлэх үед би Астур хэлсэнчлэн 2 дугаар Самуэль 11 дугаар бүлэг дээр Давид гимнүгэл за хийх үед үнэхээр Давидэд байх ёстой байсан зүйл бурхан дойроос үйлчилж бурхны алдрыг өргөмжилж амьдрах хүний дүр төрх тэр хүний амьдралд байх ёстой 3 зүйл харагдахгүй байна гэж хэлсэн тийм ээ. Хэдхэн минутын өмнө хэлсэн штэ. За гэтэл тэр 3 зүйлийн дунд нэг нь бурхны үгийг хайж байгаа дүр төрх байхгүй, үгэнд нь дуулууртай байя гэсэн сэтгэлж байгаагүй. Тэгээ залбирж байгаа дүр төрхч гарахгүй байгаа. Бас нэг гарахгүй байгаа зүйл байгаа чухал зүйл энд. Давид гимнүгэл хийх үед түүнд юу байхгүй байсан бэ? 12 дээр авралынхаа баясгаланг надад сэргээж өгч энэ байгаагүй байна. Бурхан тэр өстөн дайснуудынх нь гараас аварч өгч бурхны нэгүслэр одоо гайхалтай үйл явдлуудыг туулж явсан тэр бүхнийг мартсан авралын баяр баясгалан байгаагүй бурхны хайрлсан нэгүсэл донд амьдарж байгаа хэрнээ талархал нь байхгүй болсон бурхны олгосон тэр гайхалтай нэгүслүүдийг бүгдийг нь мартсан үүнийг сэргээж өгөөч гэж одоо залбирж байгаа юм. За тэгээд түүний дараа
Авралынхаа баясгалан надад сэргээж өгч хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгэж. За би Бурхны үгэнд үнэхээр сайн дурын хүсэл зоригоор дуулууртай баймаар намайг тэтгэж өгөөч гэж ингэж залбирж байна. За ингэсний улмаас яах гэж байна? 13 дээр хамт уншийе. Тэгвэл би тэрслэгчдэд таны замуудыг заах бөгөөд нүгэлтнүүд тань руу буцах болно. Нүгэлтнүүдэд Бурханаас холдсон байгаа тэр хүмүүст Бурхны хайрлаж байгаа нэгүсэл болон Бурхны тусалж байгаа тэр гайхалтай удирдлага, Бурхны тусламжийг түүнийг гэрчлэн амьдрах, тийм амьдралаар дахин амьдрахыг хүсэж байна гэж байгаа юм. За энэ Давид Бурхны нэгүсэл донд Бурхан түүнийг өргөмжилж агуу хүн болгож өгсөн. За гэтэл тэр Бурхныг мартчихсан, Бурхны хайрлаж байсан тэр нэгүсэл донд байсан хэрнээ түүнийг өөрийн эрх гэж бодох үед өнөөдөр ч миний итгэл ёстой зүйл штэ. Маргааш ч гэсэндээ итгэн байнга л эдэлж эргэлж ирсэн зүйл учраас за энэ үед Давид хүнийг хөнөөх загтлыг бичсэн. Зөвбөстэй. За бас одоо өөр нэг загтлыг бодож үзье. 2 дугаар Коринт 3. 고린도후서 3장 2 дугаар Коринт 3. 1절부터입니다. Нэгээс авахулан 2 дугаар Коринт 3-ын 1-ээс авахулаад бид дахин өөрсдийгөө магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүний адил та нарт үзүүлэх, эсвэл та нараас авах итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу? Та нар бол бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгдсэн захиа маань шүү дээ. Та нар бидний үйлчлэлээр бэлтгэгдэн бэхээр бус, харин амьд Бурхны сүнсээр чулуун самбарт бус, харин Махботын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан. Эндээс харах юм бол Элч Паул Коринт чуулганы итгэгчдэд хандан загтал бичигтээ энэ үгийг хэлж байгаа. Тухайн цаг үед одоо хуурамч багш нар за цаасан тодорхойлолт батлан даалтын бичиг авч яваад итгэмжлэлийн захиа тэгээд өөрсдөө нотолж явсан бахан. За тийм учраас энд Элч Паул түүнийг хэлж байгаа юм. Нэг дээр зарим хүний адил та нарт үзүүлэх итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу? Би ийм хөөн гэд өөрийгөө тодорхойлолт батлан даах бичиг ийм юм явуулаад ингэх шаардлага байна уу гэж байгаа юм. За тийм зүйл хийх шаардлагагүй. Хүний бичсэн тийм итгэмжлэлийн захиа Паулд хэрэггүй гэж байгаа юм. Яагаад вэ? Түүний дараа 2 дээр гарч ийн та нар бол бидний захиа. Хэн? Коринт чуулганы итгэгчид. Аврагдсан Христэд итгэгч хүн бол энэ газар дээр Христийг нотлон гэрчилж, Христийг харуулах захиагаар энэ газар дээр амьдарч байгаа юм. Төөрсөн сүнс Бурхны өмнө мөнхөд үхэхээс аргагүй байсан хүмүүс Есүс Христээр дамжуулан дахин төрж, мөнх амийг олж авч алдар суг эдлэхэд хүрэх Есүс Христээр дамжуулан Бурхны олгож байгаа тэр гайхалтай хайр болон нэгүслийг нотолж гэрчлэх хүмүүсээр энэ газар дээр амьдарч байгаа хэн бэ? Христэд итгэгч бид бүхэн бахан. За дэрэгдээ байгаа хүнийг хардаа. Бид нар бүгд энэ ажлын төлөө, үүний төлөө энэ газар дээр амьдарч байгаа хэн үгүй юу? Зүв биз дээ. Тийм ээ. За гэтэл энд чухал зүйл гарч байгаа. Аврагдсан Христэд итгэгч хүн энэ ертөнцид илгээгдсэн Христийн захиа. 3 дугаар ишлэл дээр та нар бидний үйлчлэлийн үр дүнд бичигдсэн хэний захиа гэж байгаа бол Паулын захиа биш, Христийн захиа гэж байгаа юм. Захиаг явуулж байгаа хүн байгаа, бас хүлээж авч байгаа хүн байгаа, бас загтлын агуулга бас байгаа биз дээ. Та нар Христийн загтал, Христэд итгэгчид аврагдсан хүмүүс бол Христийн захиагаар энэ газар дээр амьдарч байгаа. Энэ нь Христэд итгэгчийн мөн чанар байна. Христийг илэрхийлэн харуулдаг хүмүүс байна. Өөрөөр хэлээд үзэх үү? Христэд итгэгч нь аврагдсан Христэд итгэгч хүнээр Есүс Христ бичигдсэн хүн байна.
За үүнийг 3 дугаар ишлэлийг дахиад харъя. Та нар бидний үйлчлэлээр бэлтгэгдэн бэхээр бос харин амьд Бурхны сүнсээр ариун сүнсээр бичигдсэн бахнэ. Тэгээд бас чулуун самбарт бус харин мах бодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захаа. За Бурхан аврагдсан Христэд итгэгч хүн тус бүрийн сэтгэл зүрхэнд Есүс Христийг ариун сүнсээр бичээд үлдээчихсэн. Бид түүнийг гэрчилж, тунхаглаж, илчилж харуулах хүмүүс байх нь үгүй болов. Бид бол тийм хүмүүс ээ. Аврагдсан Христэд итгэгч хүн бол Есүс Христийг гэрчлэх амьд мессеж гэдгийг давтан чухалчлан хэлж байгаа ахна. Бид бол тийм. За гэтэл энд чухал зүйл байгаа. 2-ыг харцгаая. Та нар бол бидний зүрхэнд бичигдэж бүх хүнээр уншигдаж мэдэгдсэн захиа маань шүү дээ. 4. Давидын Уриагийн гарт өгөөд Йоб руу илгээсэн захидал сайтар битүүмжлэгдсэн тийм захидал байсан. Яагаад вэ? Тэр агуулгыг нь авч яваа хүн харах юм бол яах вэ? Баларна үсттэй. Гим нүглээ халахлах гэж бичсэн захидал шүү дээ. Тэр нь лацтай, нууц, хаагдмал тийм захиа байсан бол сайтар битүүмжлэгдсэн захидал байсан бол Христийн захиа нь хүн бүр нээлттэй захиа ахна. Бүх хүнээр уншигдаж мэдэгдсэн захиа. За энд уншигдаж мэдэгдсэн захиа гэж байгаа үг нь хүлээн зөвшөөрөгдсөн захиа гэсэн үг байна. Бүх хүмүүс аврагдсан Христэд итгэгчдийн амьдралаар дамжуулан энэ хүмүүс бол үнэхээр Бурханд үйлчилж Есүс Христийг харуулж байгаа хүмүүс юм байна гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна. Энэ тийм үг байна. Тэгээд Христэд итгэгч нь үнэхээр аврагдсан хүмүүс миний дотор бичигдсэн байгаа. Бурхны ариун сүнсээр бичсэн тэр гайхалтай Бурхны нэгүсэл Есүс Христийг нуун дарагдуулах аргагүй. Матай 5. Матай 5-ын 14. Матай 5-ын 14. Та нар ертөнцийн гэрэл мөн уулан дээрх хот нуугдаж үлч чадна. Хинч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг үлээ. Та нар юу гэж байна? ертөнцийн гэрэл аврагдсан хүн бол энэ ертөнцийн гэрлээр амьдарч байгаа хан. Энд тэгээд хинч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй гэж юм сав. За саваар таглаад гэрлийг нь даран нуун дарагдуулах зүйл биш ээ. Бүгдэд ил тод нээлттэй яхна. Ил гаргадаг бахна. За тэгээд 16-аас болж энд ирсэн хамт уншия. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тиймхүү гэрэлдэг. За үг үйлдэл нь өөр хүнийг юу гэдэг вүлээ? Худалч гэдэг үстэй. Тийм ээ? Христэд итгэгч хүн бол үннийг ярьдаг хүмүүс байна. Христэд итгэгч хүний үг амьдруулдаг үг байна. Мөнхийн сүрэл, тэр мөнхийн үхэл дотор бид аврагдахын өмнө тийм байсан тийм ээ. Уур хилэн хүртэх хүүхдүүд Бурхны дайснууд байсан. Гэтэл Есүс Христээр дамжуулан миний гим нүглийг нэг мөсөн мөнхөд зольж өгсөн тэр гайхалтай хайр болон нэгүслийг сайн мэдээг бид сонсоод итгэснээрээ хувь тавилан маань өөрчлөгдсөн. Сайн сонсох хэрэгтэй шүү. Христэд итгэгчийн мөн чанар бол Бурхныг санаж Есүс Христийг санах үед би ямар хүн бэлээ? Би юуны төлөө амьдарч байгаа хүн бэлээ гэдг нь тодорхой болно. Үнийг мартах юм бол өөрийнхөө мах бодийн хүслийг дагаж амьдрахад хүрнэ.
За хүмүүс одоо энэ цагт ч дэлхийд даяар за Солонгост ч ялгаагүй чуулганд энэ чуулганы байранд очиж сууж байгаа олон хүмүүс байгаа, тийм ээ? Үнэхээр дахин төрсөн Христэд итгэгч нь хэр их бол? Аврагдсан Христэд итгэгч бол Есүс Христийг гэрчлэх амьд мессеж юм аа. Галаат 3 дээрээс харах юм бол Христ рүү баптизм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм а гэж байгаа. Тэгж хэлсэн. Юуг өмссөн гэж юм? Христийг өмссөн. За өмссөн гэж байгаа нь харагдана гэдгийг илэрхийлж байгаа зүйл. Христийг илчлэн харуулдаг хүмүүс байх нь бидний үг үйлдэл түүнийг босод хүмүүс харж байгаа. Дуулал 73 дугаар бүлгээс харцгаах уу? Дуулал 73 дээр за 6 дугаар ишлэлийг одоо уншина. За энд гин буруутнуудын талаар хэлж байгаа ахын 6 хамт уншия. Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүйлт болж хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг. Хэний вэ? Гин буруутнуудын зүйлт нь бардамнал. За тэгээд гин буруутнуудын нөмөрдөг хувцас нь юу гэж юм? Хүчирхийлэл гэж байгаа ахын. Тэгвэл Христэд итгэгчийн хувцас, Христийг өмссөн. Энэ нь ямар утгатай бол Колосай 3 дээр Колосай 3-ын Колосай 3 12. Тиймээс Бурханд сонгогдсон ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийн хувьд та нар өрөвч зүрх, инрэл, даруу, дүлгүүн зан, төвчээрийг яа гэж байна? Өмс. Аврагдсан Христэд итгэгчийн хувцас бол ийм бахан. За дахиад. Тиймээс Бурханд сонгогдсон ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийн хувьд та нар өрөвч зүрх, инрэл, даруу, дүлгүүн зан, төвчээрийг өмс. 13-14-ийг хамт уншия. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж бие биеэ уучлж хэрв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс хэлхээ холбоо юм. За энэ бол Христэд итгэгчийн хувцаслалт, Христэд итгэгчийн өмсөх хувцас байх нэ. За хувцас гэдэг нь бусад хүмүүст харагдана гэсэн тийм утга учиртай ойлгож байна уу? Хариулж болно шүү дээ. За 1-р Петр 3-аас бас харцгаая. 1-р Петр 3 1-р Петр 3 15 1-р Петр 3-ын 15 хамтдаа уншия. Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нандинг харин доторх найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай. Гэхдээ дүлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. Мөн сайн мөс чанартай бай. За эндээс харах юм бол доторх найдварын чинь талаар асуух хүн бүрд за юуг асууна гэж юм? За босод хүмүүс асууна гэж байгаа хань. Энд итгэгчдээс аврагдсан хүмүүсээс асуух нь байна. Юуг асуух вэ? Доторх найдварын чинь талаар асууна гэж байгаа. За босод хүмүүсийн дотор байгаа нэгүсэл яаж харагдах вэ? Найдвар яаж харагдах вэ? Амьдралаар нь харагдана, үйлдэлээр нь харагдана. Үнэхээр Бурханд үйлчилж, Бурханд итгэж, Есүс Христийг
дагаж байгаа нь итгэл бол энэ нь би хийхийг хүсвэл хийгээд хийхийг хүсэхгүй бол хийхгүй байхыг хэлж байгаа юм биш, амьдрал байх нэ. Доторх найдварын чин талаар асуух хүн бүрд за гэхдээ энэ хүн ийм байдалтай болсон хүн, за ийм хүн дотроо тээж явдаг үндсэн суур зүйлтэй, тэр нь юу вэ? Түүний дээр гарч байгаа Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нандин. За сэтгэлд нь Христ эзэн нь болсон тэр хүний амьдралын дүр төрх ингэж өөрчлөгдөн, ойлгож байна уу? Энэ бол хэвийн итгэлийн амьдрал байх нэ. Христийг өмссөн. Тэгээд бас Есүс Христийн зан чанарыг бид нар бас дуурайдаг. За тэр дунд эргэн тойрондоо байгаа хүмүүс маань яаж юм байгаа юм бол энэ хүмүүс жоохон өөр байна да гэж харна. За ялангуяа зуны семинарын үеэр юм их болдог. Зөвлөгөөгөөд үзэх юм бол за шинээр ирсэн хүмүүс зөвлөгөөний үеэр ингэж их хэлдэг. Томоор нийтлэг 3 зүйлийг их хэлдэг. Нэгдүгээрт нь ямар олон хүн бэ? За үнэхээр олон тийм ээ. За тэгээд бас нэг нь энэ пасторууд Библийг үнэхээр ойлгоход амар тайлбарлаж байна. Үнэхээр сайн ойлгож байна гэдэг. За ингэж их ярьдаг. За тэгээ бас нэг зүйл байгаа. Гэтэл энэ сүмийн энэ чуулганы хүмүүс бүгд инээж ийна гэдэг. Бүгд инээж ийн гэж байгаа. Энийг бас их ярьдаг. За үнэхээр тийм. Энэ зуны семинарын үеэр болсон үйл явдлуудыг ингээд ээлж болгоноор өдөр бүрээр ингэж мэдээ болгож оруулж байсан. За гэтэл эндээс харах юм бол үйлчилж байгаа манай ахын дүүсийн дүр төрх одоо тасралтгүй гарсан бүгдээрээ ерөөсөө инээж байгаа. Бороонд норонго машин одоо зохицуулж байгаа мөртлөө инээж байгаа. Төөнсөн тэр халуун наранд, айгам тэр халуунд бүр хөлсөн бүр цовж байхад хүртэл инээгээл байж байгаа. Яагаад вэ? Сэтгэлд нь бурхны өгсөн баяр баясгалан байгаа учраас. За би энэ удаа 2 дугаар ээлжийн зуны семинарын үеэр болсон үйл явдлыг хэлье. Эхний өдөр за ингээл семинарт оролцохоор ирж байгаа хүмүүс бүгдээрээ ачаатайгаа тэгээд бүртгэлийн хэсгээр зөрөөд хоноглох байрлалгаа ордог тийм ээ. Тиймээс тэр хөл хөдөлгөөн ихтэй газар бүртгэлийн хэсэг учраас маш их амархан бохирддаг. За тэгээд унсан хогч гэсэндээ их байсан. Ялангуяа лифтэнд. За би нэг удаа хүмүүс ингээд тасралтгүй орж гараад нэлээд бохирдсан байсан учраас тэр хогийг цэвэрлэх гээд шүүр аваад шүүрдэж исэн. Нэгүсэл байранд 3 лифт байгаа тийм ээ. За 2 лифтийг нь цэвэрлчихэд одоо нэг лифт байгаа газар руу явж исэн. За гэтэл нэг хэсэг эгчнэр яг түүний ойролцоо бас цэвэрлэгээ хийжсэн. Үнэхээр нүүрний баясгалантай цэвэрлэгээ хийжсэн нэг хитүүн. Тиймээс би асуусан. Сайн байцгаана уу? Хоноглох байрны хэсэгт үйлчилж байгаа хүмүүс үү? Гэд асуусан. Яагаад вэ гэвэл хантаа зөмсөг байсан. Үйлчилж байгаа хүмүүс үйлчилж байгаа тэр одоо газартаа өөр өнгийн хантаацтай байдаг тийм ээ. За гэтэл тийм хантаацгүй байсан учраас тиймээс би асуусан. За тэгсэн чинь нэг их чинь ингэж хэлж байгаа. Үгүй ээ. Заавал үйлчлэх хүмүүс нь л үйлчлэх ёстой юм уу? Энэ цугларалтын газар бидний л орон байр штэ. Эзэн нь л цэвэрлэх хэрэгтэй штэ. Инингэ. За манай энэ зуны семинарт оролцоод за чуулганаас бас янз бүрийн олон үйлчлэлүүдийг даалгадаг хүн тэц үйлчлэлүүд хүртэл олон байдаг. За гэтэл түүнийг талархсан сэтгэлээр инээмсэглээд хийж идэг. Үнэхээр талархсан. Христэд итгэгч бол Есүс Христийг гэрчлэж байгаа хүмүүс. Бидний үг, бидний үйлдэл, за бас бидний нүүр царайны хувирлж Есүс Христийг илчлэн харуулдаг. Лук 4-р бүлгээс харцгаая.
Лук 4 43 Лук 4-ийн 43 хамтдаа уншийе. Харин тэр дэдэнд би өөр хотуудад ч бас Бурхны хаанчлалын сайн мэдээг хүргэх учиртай. Энэ зорилгын тулд би илгээгдсэн юм гэв. Есүс энэ газар дээр ирсэн нь яах гэж вэ? Бурхны хаанчлалын сайн мэдээг тараахын тулд ирсэн. Тэгээд Есүс загалмай дээр энэ дэлхийн хүмүүсийн бүх гэмнүглийг нэг мөсөн мөнхөд уучлж золсон. Түүнийг гэрчлэх хүмүүс байх нь. Израилийн түүх бол амьд оршигч Бурхныг гэрчлэх, эзний гэрч Бурхныг гэрч байгаа тийм ээ. За тэгвэл бидэнтэй адил аврагдсан хүмүүс Есүс Христийн гэрчээр энэ газар дээр амьдарж байгаа. Иохан 20 дахин амьлсан Есүс шавнартаа ингэж хэлсэн тийм ээ. 21 хамт уншийе. Есүс дахиж тэдэнд амар амгалан та нарт байх болтугай. Эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээнэ гэв. За Есүс ч илгээгдсэн нэгэн. Тэгээд аврагдсан Христэд итгэгчид ч бас энэ дэлхийд илгээгдсэн хүмүүс байх нь. Есүс Христийг гэрчлэх хүмүүс. Ром 10 дугаар бүлгээс харцгаая. Ром 10 Ром 10-ийн 14 Тэгвэл түүнд итгээгүй тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчдгүйгээр яаж сонсох вэ? 15-ыг хамт уншийе. Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан гэж бичигдсэн байдаг. Илгээгдсэн хүмүүс яадаг хүмүүс вэ? Сайн мэдээг тунхагладаг хүмүүс. Бурхан Есүс Христээр дамжуулан хийсэн тэр гайхалтай ажил, тэр хайр болон нэгүслийг гэрчлэх хүмүүсээр бид бүхэн энэ газар дээр амьдарж байгаа хэн. За тэгвэл цэгцэлцгээе. Давид өөрийнхөө гимнүглийг нуун далдлахын тулд нууц захиаг бичсэн. Хөнөө гэсэн захиаг бичсэн тийм ээ. Ийм болох хүртэл Бурхны өгсөн нэгүслүүдийг буруу хэрэгэлсэн байх нь Бурхныг ч мартчихсан байх нь. Буруу газараа байсан, байх ёстой газараа байгаагүй, Бурхны олгосон цаг хугацааг буруу ашиглаж байсан тийм ээ. Тэгээд Бурхны өгсөн тэр хүчийг, эрх мэдлийг өөрийнхөө мах бодын хүслийн төлөө зарцуулж байсан. Тэгээд Бурхны үгэнд анхаарч Бурхныг хайх ёстой байтал тэгээгүй. Тийм байсан учраас Бурхныг мартснаас болоод оюун бэлгэн алга болж ялгаж таних чадваргүй болсон. Тэгээд хоёр нүур болон хатуурсан сэтгэлээс болж тэр харгас сэтгэлээсээ болж хөнөө гэсэн захиаг бичсэн тийм биз дээ. За гэтэл үнэхээр Бурхны нэгүсэл донд, Бурхны тусламж дотор Христэд итгэгч хүн өөрийнхөө мөн чанарыг тодорхой мэдэж амьдрахад хизээвэ үгэнд анхаарж байх хэрэгтэй. Бурхны үг болоод Бурхны үгэнд дуулууртай байя гэсэн сайн дурын сэтгэл болоод тэгээд
Үнэхээр надад өгсөн тэр гайхалтай нэгүсэл болон Бурхны удирдлага тусламж тэр байдал донд талархаж амьдарч байх үед Христэд итгэгч бид нар Есүс Христийг гэрчилж байгаа Христийн захиагаар энэ газар дээр амьдрахад хүрнэ. Тэр хүн байх ёстой газартаа байх болно. Тэгээд бас Бурхны олгосон өнөөдөр гэж байгаа цаг хугацааг Бурхны алдрын төлөө, Бурхны алдар харагдахад эрхмээр зарцуулах болно. Тэгээд Бурхны өгсөн хүч, Бурхны өгсөн тэр хүч чадлыг Бурхны алдрыг харуулахын тулд түүний төлөө үйлчлэхэд бас Бурхны алдрыг харуулахад, сайн мэдээ тараахад, сайн мэдээ тунхаглагдах газарт зарцуулах, зориулах болно. Тийм биш болов. Энэ нь хэвийн зүйл. Тэгээд Бурхны үгийг дагаж, тусгаарлагдаж, Бурхны үгэнд дуулууртай байж үнэхээр биднээр дамжуулан Бурхны хайр болон Есүс Христийн гайхалтай тэр сайн мэдээг энэ газар дээр гэрчлэн амьдрах болно. Тэр хүн сайн мэдээний төлөө сүнсийг аврахад золиос гаргахаас, зүтгэл гаргахаас аягууцахгүй энэ газар дээр амьдрах болно. Бид бол тийм хүмүүсээ. Эзэн ирэх тэр өдрийг хүртэл Бурхны өмнө бид бүхэн үнэхээр бидний хүнд тус бүр аврагдсан хүний би хэн билээ? Өөрсдийнхөө мөн чанарыг тодорхой мэдэж бидэнд даалгасан үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэж байгаад эзний өмнө зогсох хэрэгтэй. Залбираад дуусгацгаая. Биднийг үнэхээр их хайрладаг инэрэнгүй Бурхан Аав минь, дутмаг сул дорой бид бүхэнд Бурхантай итгэмжит болоод үнэнч сэтгэлийг нэмж өгч эзэн таны бидэнд өгсөн гайхалтай нэгүслүүдийг илүү ихээр таньж мэдхэд тусалж бидэнд даалгасан бүхий л ажлуудыг танд баяр хөөртэй сэтгэлээр талархаж эзэн таны өмнө хийхэд та туслаач. Сайн мэдээ тараагдаж Бурхны алдар илэрхийлэгдэхэд бид бүгдийг илүү эрхмээр хэрэглээсээ хэмээн гуйж байна. Эзэн таны өмнө зогсох тэр өдрийг хүртэл эзний даалгасан бүхий л ажлыг сайн хийж чадхад та тусалж Бурхан та мөн ганцаараа алдаршуулгдаасаа хэмээн хүсэж байна. Үдээс хойших бүхий л цагт эзэн таны нэгүсэл дүүрэн байхад та тусалж ажиллаж өгөөрэй. Биднийг хайрладаг бидний аврагч эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен.